За энэхүү илтгэлд сэтгэл эмзэглүүлэм тоо баримт байгааг та бүхний анхаарал хандуулах гэсэн юм аа. Энэ бол илтгэлийн 320-оос 331-р талд байгаа насанд хүрээгүй хүнийг хүчнэдэх гэмт хэргийн нөхцөл байдлын тухай хэсэг. Энд 2020 оноос 24 оны статистикийг танилцуулсан байгаа. 14-өөс 17 настай хохирогч болсон хүүхдийн тоо 66-аас 119 болж өссөн байгаа. Бага насны хүүхдийн тоо 138-аас 247 болж өссөн байгаа. Энэ тасралтгүй өсөд байгааг энэ хүний эрхийн үндэсний комиссийнхан бас хэлсэн. За сүүлийн жилүүдэд хуулийн заалтыг чангатгсан, ялч итгэлийг хүндрүүлсэн, 2020 онд сэрэмжлүүлэх гэдэг арга хэмжээ авсан. 2022 онд мөн 2022 он шүү бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон хүүхдүүдэд туслалцаа үзүүлэх сэдвт сургалтыг зохион байгуулсан. Гэсэн хэдий ч энэ тоо ерөөсөө буурахгүй өсөөд байгааг бид бүхэн ялангуяа эцэг эхчүүд анхаарах шаардлагатай байна. За миний бодлоор бууруулахын тулд энэ гэмт хэргийн онцлогийг бид анхааран судлах шаардлагатай байгаа юм а. Ямар онцлогуд байна вэ гэхээр нэгд энэ гэмт хэрэг гол төлөв тухайн хүүхдийн гэр оронд юм уу эсвэл хамаатан садны гэр оронд үлдэгдээд байгааг бид нэр онцлох ёстой. Хоёрт үүнээс улбаалan энэ гэмт хэргийг гол төлөв гэр бүл хамгийн харамсалтай нь гэр бүл хамаатан садны хүн үлдэж байгаа гэх мэдээлэл байдаг. Нөгөө талаар ялангуяа бага насны хүүхэд гэрээсээ юм уу хамаатан садны гэрээс өөр газар хараа хяналтгүй байж энэ гэмт хэргийн хохирогч болох нөхцөл болцоо бага гэдгийг бид бүгдөө мэдэж байгаа. За дээрх энэ онцлог байдал дараах үр дагаварт хөтлөөд байна гэж харж болохоор байгаа. Нэгд олон нийтэд мэдээлэх нь нийгмийг сэртгэлгэх, зочрох болзошгүй гэдэг эмзэг сэдв учраас тэр болон олон нийтэд мэдээлэл байдаггүй өнгөрдөг. Хоёрт гэр бүлийн юм уу хамаатан садны хүн гэмт хэргийг үлдэх тохиолдол их байдаг тул хэрэг үүсэхгүй байх тохиолдол байгаад байна. Тиймээс хохироод шинжилгээ хийлгсэн хүүхдийн тоо хэрэг үүсгэсэн тоо хоёр нэлээд их зөрүүтэй байгааг та бүхэн илтгэлээс харж болно. Өөрөөр хэлбэл энэ хэргийн тоо магадгүй бидэнд мэдэгдэж байгаагаас илүү байж болзошгүй юм а гэдгийг бас энд онцлон дурдмаар байна. Гуравт гэр бүлийн орчинд энэ гэмт хэрэг гарах тохиолдол их байна гэдэг бол нөгөө талаар эцэг их асран хамгаалагчийн хариуцлагын тухай асуудал хөндөгддөг. Энэ нь мөн хэрэг үүсгэхгүй байх шалтгаан болж байх магадaltaйг мөн дурдмаар байна. Дөрөвт хэргийг мөрдөн шалгах үйл явцад эргээд хохирогчийн нэр хүнд сэтгэл санаанд эрсдэл учруулах магадaltaй байдаг. Тавд эцэг их асран хамгаалагч урьдчилан сэргийлгийг гэхэд ойр дотны гэр бүлийн гишүүдээ харамсалтай нь хардах шаардлагатай болдог. Мэдээж энэ нь бол эвгүй харилцаа үүснэ. Гэр бүлийн юм уу хамаатны хүн хүчирхийлэгч байна гэж огт боддоггүй. Тэм учраас урьдчилан сэргийлэх боломжийг тодорхой хэмжээгээр энэ нөхцөл байдал хязгаарлаад байна. За хэдийгээр тийм боловч бид эцэг эхчүүддээ анхааруулахын шаардлагатай юм шиг хэлж бодож байна. Хэдийгээр энэ харилцаа эвгүй боловч уучлаарай хүчирхийлэгч таны ойр дотны хүн байна шүү, гэр оронд ч байна шүү гэдгийг эцэг эхэд анхааруулах тогтмол сэрэмжлүүлэх үйл ажиллагааг одоо хэдийгээр нийгэмд эвгүй боловч бид хүүхдүүдээ ингэж магадгүй хамгаалахаас өөр гарч үлдэхгүй байгаа юм болов уу гэж санагдаж байна. Энэ тал дээр хүний эрхийн үндэсний комисс ямар байр суурьтай, ямар арга зам байгаа вэ? Ямар одоо арга зам шийдлийг санал болгож байгааг би бас энэ ташрамд сонсохыг хүсэж байна. Баярлалаа. За, ажлын хэсгийн 9-р микрофон хариулт өгье. За, бун учир гишүүний асуултанд хариулъя. Тэгэхээр үнэхээр сэтгэл эмзэглэн ийм одоо тоо баримт бол байна. Тэгээд энийг одоо бид бүгдээрээ мэддэг хуулийн байгууллагууд судалдаг, шалтгаан нөхцөлийг тодруулдаг хэдий ч ингээд үр дүн гарахгүй байгаад бид нэр дахин дүгнэлт хийх хэрэгтэй юм байна. За, бидний зүгээс бол ямар санал гаргаж байна вэ гэхээр энэ төрлийн гэмт хэргийг бүр дэлгэрэнгүй наривчилсан судлах ийм хэрэгцээ шаардлага байна гэж. За өмнө хийгдсэн судалгаанууд бол үндсэндээ бол байгууллагын төвшөнд өөрөөр хэлбэл цагдаагийн ерөнхий газар, прокурор, дээрэс нь одоо эрдмийн зэргийн одоо цол зэргийн хамгаалах үүднээс бол хийгдсэн судалгаануудад ингээд хийгддэг. За тэгээд энэ бол хязгаарлагдмал хүрээнд үндсэндээ бол ашиглагдаад ингээд үлдчих. Тэгэхээр энэ хэрэг хяналтын ажиллагаанд оролцдог өөрөөр хэлбэл энэ төрлийн гэмт хэргийн одоо асуудлаар ажилдаг байгууллагуудын төлөөллийг оролцуулсан ийм одоо өргөтгсөн ажлын хэсэг гаргаж энэ дээр одоо маш дэлгэрэнгүй судалгааг дахин хийж шалтгаан нөхцөл за дээрэс нь
энэ чиглэлээр одоо авч хэрэгжүүлэх, урдсан сэргийлэх, тэмцэх ямар арга хэрэгсэл байх уу гэдгийг бол гаргаж ирэх ийм ажлын хэсгийг байгуулж ийм судалгааг бол хийх шаардлагатай гэж харж байгаа. За Бомбочир гишүүн тодруулж суй. За баярлалаа. Энэ дагшинд би бас нэг зүйлийг дурдаад захиас гэх зүйл Хүний эрхийн үндэсний комиссийнхантай хэлмээр байгаа. Тэр бол юу вэ гэхээр орон нутагт явж байхад нэг ийм сонирхолтой тохиолдол гарсан. Тэр юу вэ гэхээр энэ хүүхдүүд одоо зөвхөн эрэгтэй гэж бид хүүхэд бол эрэгтэй үүрэггүй гэдэг ойлголт авсан. Сургалтын явцад ийм мэдээлэлтэй болсон. Ингээд сурагчид маань даалгавраа хийх үүрэггүй, эцэг эхээ хүндлэх, багшийнхаа үгэнд орох үүрэг хүлээхгүй гэдэг ийм ойлголт нийгэм тодорхой хэмжээгээр бий болсон тухай яг одоо ажиллаар явж байхад сонсч ирсэн. Магадгүй энэ бол нөгөө талдаа Хүний эрхийн үндэсний комисс бол ажлаа сайн хийж энэ хүний эрхийн асуудлыг сайн сурчилж байгаа явдал болов уу гэж бодож байна. Нөгөө талдаа миний хүсмээр байгаа зүйл бол юу гэхээр энэ үүрэг хариуцлагын тухай асуудлыг яг энэ тэнцүү адилхан ойлголтыг нийгэм сурчилж өгөөч, үүн дээр анхаараач гэдгийг онцгойлон хүсмээр байгаа. Ингээд та бүхний ажилд амжилт хүсье. Баярлалаа. За үг хэллээ.